Сайн байцгаана уу залуусаа. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн видео хичээлээр бид нэр HTML барамжлалын хэлнээ Baby үндсийн хэсгээс үргэлжлүүлж орно. За өнөөдөр юу орох вэ гэхээр div гэсэн буюу одоо тухайн HTML-ийн хуудсуудыг бүлэглэж элементүүдийг нэг доор хэсэгчилж хадгалдаг div тагийг үзнэ. За энэхүү тагийг үзэхээс өмнө хэдүүлээ юуны түрүүнд ажлын файлаа шинээр нээе. Ажлын файлыг бид нэр div нэг цэг HTML нэртэйгээр хадгалъя. За хадгалсан файл дээрээ шууд кодоо бичээд эхлэе. За HTML-ийн үндсэн таага бичье. За үүний дараа HTML-ийн үндсэн body хэсгээ бичнэ. За body хэсгийн дотроо бид нар юу хийх вэ гэхээр тэгээд нэг h1 өндөртөө гарчиг бичье. Гарчигын дотроо this is HTML div tag exercise гэж бичээд for each active гэж бичье. За үүнийхэн дараагаар энэхүү бичсэн кодоо ажлуудад үзье. Ажлуулахын тулд бичсэн кодоо хадгалаад хадгалсныхаа дараагаар run хийж ажиллуулнаа. За ажиллуулахад гарсан үр дүн маань энэ дээр харагдаж байна. За this is HTML div tag exercise for each active гэсэн текст хэвлсэн байна. За одоо div буюу тухайн элементүүдийг блоколж нэг хэсэгт харуулдаг тага бичих эхлэе. За эхний блокийн жишээгээр div дэлгүүрүүгээ аваад за дотор нь эхний блогийнхоо h2 гарчгийн өндөртөөр нэрийн бичээ. За энэ дээр Улаанбаатар City гэж гарчгаа өгөөд доторх параграфт нь p тагаар өгүүлбэрээ бичээ. За өгүүлбэр бол Улаанбаатар Cities Capital гэх текст бичээ. За дараа нь дараагийн параграфт нь Mongolia гэсэн текст бичиж өгье. За ингээд хоёр параграфтай нэг h2-ын төвшний Улаанбаатар City гэсэн гарчигтай div буюу одоо бүлэг блок үүслээ. За энийг блок болсныг яаж мэдэх юм гэхээр юуны түрүүнд CSS-ийн файлыг энэ дээр бичиж ажиллуулъя. CSS-ийн тага бичгтээ бид нэр style гэсэн түлхүүр тага бичиж өгөөд дотор нь тухайн CSS-ийн файлаа дуудах нэрийг өгнө. За энэ дээр бид нэр div гэсэн үндсэн нэршлийг аваад гоё алтаа нэгээд дотор нь тухайн background-ын өнгийг өгнө. Ground тодорхойлох цэг тавиад дундуур зураас color. За тэгээд дараа нь тодорхойлох цэгээ тавьсны дараа өнгөнийхөө төрлөө өгнө. Red. За тэгээд цэг таслаа бичиж өгөөд хадгалнаа. За буцаад бичсэн код руу ороод ажиллуулж үзье. За түрүүний бидний бичсэн Улаанбаатар City гэсэн div маань одоо div буюу нэг блок элемент маань дотроо h2-ын өндөртөө гарчигтай хоёр параграф өгүүлбэртэй байна. За дахиад нэг div-ийг шинээр бичиж харуулъя. Ялгааг нь харуулахын тулд дараагийн блок div болохоор div tag дотроо бичээд за гарчих нь h2-ын өндөртөөгөөр дархан city гэж бичээ. За p параграф буюу өгүүлбэр дотроо дархан city is Mongolia гэж. За Mongolia гэж бичсэн ч болно. За дараагийн параграф дээр нь за дурын текстч болно. YouTube channel гэж бич. За ингээд энэхүү бичсэн код хадгалаад refresh-ийг ажиллуулад үзье. За хоёр тусдаа div буюу блок элементүүд зарлагдсан байна. Хоёулаа h2-ын гарчгийн өндөртэй, хоёулаа дотроо хоёр өгүүлбэртэй. За ингэж блок элементээр div-ээр зарласнаар тухайн
товчлуур, за дээрэс нь текст ариа ч юм уу, за төрөл бүрийн радио баатан, чекбокс, за өгүүлбэрүүдээ бүлэглээд нэг дор парамжлах боломжтой болж байна гэсэн үг. Тэгэхээр B хуудсыг илүү зөв зохистой дизайн талаас нь байгуулахад deep гэсэн тагийг бол түлхүү ашигланаа. За одоо энэ хүү хоёр DB-ийн одоо дотор блок элементүүдийн текстүүдийн өнгийг сольж үзье. За анхны тулд P гээд гоё алтаа нэгээд color за blue өнгө нэ. За хадгалаад ажиллуулж үзье. За текстүүд маань параграф өгүүлбэрүүд маань цэнхэр өнгөтэй болж байна. За дараа нь гарчигныхаа өнгийг сольё. H2 за нөгөө D-бүү доторх нь гарчигны өндөр маань H2-ээр нэртэй таагаар өндөрөөр одоо заасан байгаа учраас H2 гэж бичээд CS файл дотроо color за энэ ногоон өнгийг аваа. Chart reuse гэдэг өнгийг аваад цэг таслаа бичээд үгүй. За refresh хийлээ. За гарчны өнгө маань солигдсон байна. За тэгвэл бид нар энэ дээрээс юу харж болох вэ гэхээр өнөөдрийн жишээгээр HTML хуудсыг блок элементүүд хуваажлах юм байна. Блок элементүүд хуваасныхан дараа тухайн блокууд нь нэг блок болж тухайн веб хуудсан дээрээ загвар дизайн талаасаа бүлэг болж харагдах юм байна. За энэ дотор нь төрөл бүрийн товчлуурууд, оролт гаргалтын өгдлүүд, за дээрээс нь өгүүлбэрүүд, гарчгууд байж болох юм байна. За анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Манай Pro Easy Active сувг танд таалагддаг бол манай сувгийг шеэр хийж бусдад түгээгээрэй. Бичлэгийг маань лайк дарж дэмжээрэй. За мөн subscribe хийж бидний үйл ажиллагааг давхар дэмжээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараа дахин уулзцгаая.